За би өнгөрсөн жил 30-аад гэр бүлийн авсан 44 төгрөг замарсан түүх гэдэг нэг нийтлэл бичсэн сэтгүүлч Батбаяр гэж юм аамаа. Монгол орон хэдийгээр 60-70 сая малтай гэдэг боловч жилдээ нэг дунджаар 10 тэрбум орчим төгрөгийн тийжэл гаднаас импортоор авдаг юм байна. 2018 онд бол хөдөө аж ахуйн сайд асан Батцоргийн тушаалаар 27 компанид 44 төгрөг хүүгөө барьцаагүй тарааж өгсөн байдаг. Сайдын тогтоолоор гаргасан хугацаа нь болохоор 8 сарын дотор энэ мөнгийг эргүүлж төлөх ёстой. Гэхдээ миний хамгийн сүүлд олж мэдснээр бол энэ төлбөрөө бүрэн хийгээгүй компани баг тална байгаа юм байлээ. Тэгээ энэ зүгээр сонирхуулахад бол энэ 27 компани дотор манай Монгол улсын ерөнхийлөгч Баттулгатай хамаарал өгье гэж үзэж болохоор 4 компани багтсан байгаа нь одоо маш сонирхол татж байгаа. Мил хаус компанигаа 2-4 төгрөг авсан, Чимто 2-4 төгрөг авсан. Бид бүгдийн олж мэдснээр бол ерөнхийлөгч Баттулгын хэвлэлийн ажилтаа асан Цэсэнгийн нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг Дүлгэн оргил компани 1.2 тэрбум төгрөг авсан байдаг. Танай нөхрийн компани тий манай нөхөр бизнес юм байна. 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ тий. Мал хамгаалах сангаас. Тижэл нийлүүлсэн шүү дээ. Өнгөрсөн жил ингээл Баян онгор руу явсан. 1.2 тэрбум батлагдсан. Яагаад надаас энийг асууж байгаа юм? Яагаад тэгэхээр бас таныг ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дараагаар ажилладаг учраас үүнд нөлөөсөн байх магадaltaй гэж үзэж байгаа юм байна. Ерөнхийлөгчийн зөвлөх байжгаад залингийн хийх хэрэгт холбогдсон нэгэн эмэгтэй нөхрийн нэр дээр бүртгэлтэй Хямралаг эрчүүдийн хүч компани бас 1.2 тэрбум төгрөгийг барьцаагүй хүүгөө зээлээр нөгөөд авсан байт юм аа. Дүлгэн оргил компани бол галийн мэдэгээр бол 1 кг тижэл оруулж ирээгүй байдаг. Өнгөрсөн жил ингээл Баян онгор руу явсан. Тижэлээ нийлүүлсэн. Галийн мэдэгээр бол 1 кг тижэл оруулж ирээгүй байдаг. Нөгөө 3 компани болохоор тун бага хувьтай тэнцвүүц тижэл оруулж ирсэн байгаа. Энэ 4 компани нийт авсан мөнгөнийх нь нийлбэр бол 6.4 тэрбум төгрөг болдго юм аа. Зүгээр нийт нь харахад бол энэ хэрэгцээнээсээ илүү авсан 30 тэрбум төгрөг яг одоо хаана юу хийж явааг та бидний хинж мэдэхгүй байна. Бас мэдэх болцооч биднэрт олохгүй байгаамаа.